Танд илэрсэн үс хөөхний зөвөрүүдээр үндэслэн эмч танд асуумж, бодит үзлэг, багажин шинжилгээ, лабораторийн шинжилгээ гэх мэт зүйлсийн тусламжтайгаар өрчилсөн онц тавьдаг. Үүний дагуу зөв эмчилгээг хийдэг. Тэгвэл бид нэр трихоскопи буюу хөөхний дурангийн шинжилгээг хэрхэн хийдэг талаар товчхон танилцуулъя. Энэхүү багажин шинжилгээнд бид дөрвөн төрлийн дуран ашигладаг бөгөөд нэг дахин 250, 80, 800 дахин өсгөлттэй камер ашигладаг. 80 өсгөлтөөр бид нэр хөөхний ерөнхий байдлыг хардаг. Тослогжилт, хуур ашилт, улайлт өрөвсөл байна уу? Хэрвээ халзарсан бол халзрахын тархалт хэр том талбайг хамарсан, зах хязгаар нь тодорхой юу гэх мэтийг бид нэр 80 өсгөлтийн камераар харах боломжтой. 250 өсгөлттэй дурангийн тусламжтай бид нар илүү үсний халзралт, шар цэгэн, хар цэгэн гэх мэт олон халзралтынхаа ялгаа онцлогыг энэ камерын энэ дурангийн тусламжтай хийдэг. Жишээ нь алопешиа ареатэ буюу зоосон хэлбэрийн халзралтын үед шар цэгэн, хар цэгэн аль шинж тэмдэг илэрдэг вэ гэдэг бид нэр 250 өсгөлтийн дурангаараа хардаг. Бид бүхний хамгийн сайн мэддэг нэг нүхнээс хэдэн ус гардаг вэ гэдэг асуултанд энэ дуран хариулж чадна. Жишээ нь нэг сүгнээс давхар болцоотой юу, дан болцоотой юу гэдгийг 250 өсгөлтөөр харснаар бид нэр удмын халзралт, дааврын халзралт буюу андрогенетик алопешиаг онц тавихад төлхөө тусламж үзүүлж чаддаг. За сүүлийнх 800 дахин өсгөлт буюу микро түвшний өөрчлөлтийг бид энэ дурангийн тусламжтай хардаг. Үсний гадаргуу буюу кутикл бүтц гэмтэлтэй байна уу, амархан хугарч байна уу, барзар байна уу гэх мэтийг бид эндээс харж болдог. Мөн дээрээс нь тосны булчирхайн идэвхжлийг тод харж чаддаг. За тэгэхээр энэ олон дурангуудын тусламжтайгаар танд үзлэг хийх хэмжээ шар цэгэн, хар цэгэн, улайлт, өрөвсөл, халзралт, соревцсон гэх мэт энэ бүх дүгнэлтүүдийг хийснээр ялгаа онцлог хийж танд зөв онц тавьж зөв эмчилгээ хийснээр хүндрэлээс өөрчлөн сэргийлэх юм.